За сайн байцгаана уу. За хобби ногоочин байгаль нь та бүхэндээ энэ олон наст халуун чинжүүнийхээ үрийг аваад ээж байна. Олон наст халуун чинжүү гэ би ингэ савн тарьсан, хүлэмжинд тарьсан. Тэгээ гадаа ингэ жижигхэн савтай ийсэн. Тэгээ савын жоохон томсгоод тэгээд оруулаад ирсэн байгаа нь. За энэ халуун чинжүү маань эхлээд хөөхөн ингээд ийм чирнэлэн ийм ягаан чинжүү гарна. За энэ дараа нь ингээд шар болно. За шар нь ингээд ийм оранжин ийм улбар шар болж ирээд тэгээд дараа нь ийм гоё улаан болно да. За одоо энийг би гадаа хөөтөрөд оруулчихсан байгаа байдал нь энэ чинжүүгээ ийм гоё олон өнгө гарна. Ингээд өвөлжөнгөө ингээ гоё чинжүү гарна гэсэн үг. За та бүхэн одоо энийг ингээд гэртээ оруулаад ирээд өвөлжүүлэхээр тоос хүртэн гэж нэг том ажил байна одоо цөмөрөө. За би та бүхэнд тоос хүртэхийг харуулъя. Уцаа арчаад хүртэхээр жоохон тэмэлтэй хэцүүхэнтэй. За тэгтээ яг болох байхаа гэд би хараа. Нэг юм халбгатай. За одоо цөмөрөө энэ халбган дээр халбгад ороод тосч жагаад утас руугаа харна. Цэцэг рүүгээ харна. За ингээд тоос сүртэн. Энэ аюух тоос ундаг байхгүй. Тэгээ яагаад ингээд халбаг тусч байгаа гэхээр би тоос ундаг болохоор ингээл цэцэг болгон дээр ингээл хүргээд байна. Хэрвээ халбан дээр шин тоос унчих юм бол тэр тоосоо багсаараа аваад тэгэл дараагийнхтаа бас хүргээд ээж болно. За ингээд хүргээр аюух тоос ундгийн энэ дэр бараг унаагүй нэг ганц хоёрхан ширхэг юм харагдаж байна. Ингээл бүгдийг ингээ багсаараа ингээд арччихна гэсэн үг. Ингээл арчаал доор нь ингээ халбгаа ярьж байгаад арчаад за тэгээд ингээд арчаад агаарэ. За тэгвэл улам их чинжүү аав шүү гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд би энэ хөрхөн халуун чинжүүгээ авч байна. Хавар болтор ингээд хавар бүр их чинжүү өгдөг энэ хөрхөө. Тэгэд хавар болтор жимсээ өгөөд дуусна. За жимсээ өгөөд хавар болоод дуусахаар нь зэрэг та бүхэн энийг сайхан тайраа танаад тэг шорон шигтгэж юм болвол ургана. За танартай хийхдээ яах вэ гэхлээр одоо энэ тий сугных нь навчин жоохоо ингээл том сугных нь навчнаас иш гараад ирэхээр нь зэрэг тэр сугных нь навчин аяндаа ингээ шарлаад ирнэ энэ шиг ингээд тэгэхээр энэ ингээ шарлаад ирснийг авчих ингээд ийм хомигдаад ийм болоод ирж байгааг нь аваад иймэрхүү болоод ирсэн наав тэрнээс нэг их би бол нэг тэгж айхтар тандгүй танахгүй тэгэл ургалчдаг юм даахөө тэгэл сагсаагаал ингээд байж байна. Зөөр хатцсан барьцсан тийм навч байна уу байна энд нэг байна те ингээл иймэрхүү ингээ хатцсан хорчицснуудыг аваад за тэгэл ургуулаарэ. За тэгээд өвөлжөнгөө гоё био эко энэ ийм гоё халуун чинжүүгээ ургуулаарэ. Би та бүхэнд яг нөгөө био дэлгүүрт эдний одоо эрүүл хүнс зардаг дэлгүүрт очихоор энэ байгаа. Тэгээд та бүхэндээ харуулнаа. За энэ хөөрхөн халуун чинжүү та нар дээр очисон байгаа. Энэ хараа ингээд ногоон байж байгаа шууд ингээ улаан болно.
ийм чинжүү байгаа шүү. Халуун чинжүү энэ хараа. Энэ. За энийг танахтаа яаж тансан бэ гэхлээр одоо сугныхын навчин ингээ гараад ирэхээр энэ хараа. Энэ ингээ сугныхын навчин ишин гараад ирж байгаа үстэй навчныхаа дороос ишин гараад ирсэн болохоор энэ ингээ тантсан доотлынх нь навчин тантсан. Жишээлбэл одоо энэ биш те. Энэ гэхдээ лойлтой юутай юм бэ? Чинжүүтэй юм. Тэгэхээр танихгүй. Лойл ярьсаар байгаа юм болгоныг лойл гэж ярих гэдэг болцсон. Жишээлбэл энэ вэ. Энэ сугныхын навчин мөч шин юм том болоод ирсэн юм чи одоо энийг ингээ танаад авчиж болно гэсэн үг. Ингээл энэ шарыгаа танаад авчиж болно гэсэн үг. За тэгэл сугнаас нь гарч байгаа энэ ишнүүд нь гараад ирэхээр энэ зэрэг хараа. Ишнүүд нь жоох уртургаад ирэхээр нь тэгэл танаад авчих гэсэн энэ сугнаас нь гарсан иш хөөрхөн цэцгэлж байгаа үстэй. Тэгэл ингээд доотлынхан шар навчнуудыг аваал энэ. За ингээд гоё ургана да. Энийгээ бас л адилхан тоос сүртэйгтэй багсаа бариад доор нь халбаг барьж байгаа л халбаан дээр чинь тоос унчихвал тэр халбан дээр унсан тоосоо аваад дараагийнхаа цэцгэнд хүргээл ингээл гоё тоос сүртэйгээрээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье. За ингээд та бүхэн чинжүүгээ ногоо могоо дарахтаа дарсан ногоо могооргоо хийх юм бол гоё шүү. Ингээд хатаагаад нутаг болгоод хоолнд хийж болно. За ингээд та бүхэнд амжилт хүсье, сайхан ургуулаарай.